Маргаашийн Монгол хүн гэж ном болгож гаргасан юм. Тэгээ хүүхдүүдээс ирсэн маш олон төрлийн санаануудыг одоо үндэслээд 2026 оны улсын төсөвт бас нэлээд олон ажлуудыг бас одоо шийдэж байгаа. За ингээд бас манай алдарт тэхийн 2 дугаар одонтой Цэдэн Пилмаа нас үр хүүхдүүдтэй энэ номыг уншиж өгөөрэй гэд бидний зүгээс бас одоо бэлгийн дээд болвол монголчууд оюун санааны энэ сайхан угсаа язгуурыг гэр бүлийн түгээн дэлгэрүүлдэг. Ингээд сар шинээр бас сайхан номтой нөхөрлөж шиндээрэй гэж хүсье. Хураа. За ингээд Монгол Улсын хурлын гишүүн Сэвд Дөржийн Туан бид хоёрын хувьд Улсын хурлын гишүүдийн зүгээс бас одоо үндэсний олон нийтийн телевизийн алтан төлөвийн эзэн шагналыг гардууллаа. Одоо манай аймгийн мөнх гэрэл дарга сумын Машвэр дарганаар бас дараагийн ажлыг гүйцэтгүүлнэ. За бид яах вэ? За ишээ тавьчих. За энэ ч нэлийн дээх нөр. За энд явчих. Таны микийг ишээ өгөх юм. За. Хоёр мик хийж. Энэ ишээгээ нөгөө ч юм бас өгч байгаарай. Юу хаана байна хөө? За энэ өргөн цугласан нийт аав ээжүүдээ, азаа буурлуудаа, анд нөхдүүд нь, үр хүүхдүүд нь энэ бэлэг цай өдрийн мэндийг хүргье. Одоо ингээд танаас өмнө 2 дахь удаага эргэж ирээд энэ төмөрхөө ахыхаа шагналыг болол гардуулж өгөхөөр бол ирсэн байна. За аймагаас болвол энэ алтан төлөв эзэн дагалдуулаад хүндэтгэл бас явуулсныг та бүхэнд уншиж сонирдуулъя. За хүндэтгэл Эрдэнэ санд сумын малчин Цэрэн чимдийн төмөрхүү танаа удамт малчдын ухаан уламжлалт мал малгааны аргыг өвлөн эзэмшиж жилийн 4 өдрөл цоцолтгүй хөдөлмөрлөж мас сүргийнхээ үйлдвэр угсааг сайжруулан их малаас хүлээн авсан төлөө 100% бойжуулсан бахархан амжилтаа улс их орондоо үнэлүүлэн Монголын үндэсний олон нийтийн радиогийн 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит алтан төлөв эзнэр шалгарсан тань болон танаа гэр бүлд баяр хүргэж хүндэтгэлийг хадгалуулваа. Эрдэнэт мал сүргийн буян хишиг аривжин дэлгэрэх болтугай. Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга энх бол Төв аймгийн засаг дарга Төмөрч өдөр гэсэн байна. За та бүхэн хүндэтгэлээ гаргаж байна уу? За нэг мөс өгчөднэ. За энэ хан хуурыг манай нөгөө Монгол Туурхтан театрын уран бүтээлч Эрдэнэбаатар гэдэг хүн бол яг нөгөө хуур урлаач хаа чиглэлээр бас ингээд өв уламжлаад явж байгаа энэ хүнээр дурлуулсан мэрэгжлийн морин хуурч нөгөө юуг нь төв сайхан нутаг гэдэг Маталын сонсгон болоос бүгд их огшдог. Ийм за энийг хэрэгэдэ. Дэлээ. За ингээд та нэрээ сарус сайхан байгаарэ. За. Багын дарна. Нас дөмбөхөнд. Нара. Энэ шүү. За ихэ тийшээ. Манайд Тийшээ. Ачгаа. Та тийшээ. За одоо бүгд наш хараарай. Адраа хараа шүү. Их юм нэгчтэй. За Машвэр дарга. За. За баярлалаа. За одоо Дэмбэнаш. Дэмбэ дэш. Энэ За энэ сайхан бэлэг цай өдөр энэ туран зэгдэрсэн нутгийн зам олон та бүхэндээ энэ өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Мөн нутаг орныхоо энэ Нянгаал малчтаас тэргүүн нь болж Монголын радиогийн нэрэмжит алтан төлөв эзэн болж байгаа Төмөрхөө Цэдэнбэл хоёрдоо бас цаашдынх нь бас амьдралд нь амжилт хүсэж удахгүй Монгол улсын авраг малчин, гавьяат малчин болох болтугай гэж хүсэн өрөөё. Тэгээ сумаас хүндэтгэл хадгалуулъя. Хүндэтгэл эрхэм хүндэтгэл Төмөрхөө танаа эцэг өвдгийн малч ухааныг өвлөн уламжилж цагийн эргэлтийг ариун баялаг туршлага дайчин хөдөлмөрөөрөө даван туулж аймаг орон нутгаас баримталж буй бодлого зорилтод нийцүүлэн мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлж өөрийн малч ухаан ажлын арга туршлагаараа манлайлан Монголын үндэсний радиогийн 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит алтан төлөвийн эзнэр шагнал хүрснийг бахархан тэмдэглэж хүндэтгэл дурсгалын зөвлөл хадгалуулав. Төв аймгийн Эрдэнэ санд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ган Тулга засаг дарга маш баяр.
За ханд ууш. Юу нэ? Манай багийн дарга сүг хэлнэ шүү дээ. Багийн даргын ингэж За юуны төрөнд сайхан хоо жилийн маань тэгээд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн алтан урган эзнэр шалгарсан төмөрхөө цэдэн бэлгч ах нарын гэр бүлд сайн сайхны хүссэн өрөө уран зугуулсан ах トゥ нарт та бүхэндээ бас маш их баярлалаа. Мөн засгийн газрын гишүүн, төвөн гишүүн, Эрдэнэт гишүүн, аймгийн мөнгө гэрэл дарга та бүхэндээ бас хэлсэн талхснаа илэрхийлье. Тэр сар шиндээ сайхан шилцгээгээрэй. За зураг авах. За манай төмөрхөө аваргын гэр бүл бол бас малч одонтой сайхан хүмүүс 2019-2023 онуудад бас аймгийн аварга малчин болж байсан гэсэн одоо тэр удаан дипломнууданд хоймортонд байж байна. Маш олон одоо гавьяа шагналтыг нь илтгэх олон одоо медалууд нь байж байгаамаа. Энэ сайхан малчин хүн мянган мэрэгжлийн эзэн гэсэн энэ сайхан нэрэндээ дүүж Монгол соёлын алтан жолооц холбоорыг тэр дархлааг нь өөрсдийн амьдрал үйл бүтээлээрээ авч явж байгаа Төв аймгийнхаа Эрдэнэ санчуудынхаа нэр төрийг бас өндөр төргөж явж байгаа энэ сайхан гэр бүлдээ төмөрхүү цэдэн бэл нартаа цаашлаад бас Монгол улсын авраг малчин болохыг өрөөж байна. Ураа. Тэр ерөөд бацаахаар шгэ. За ингээд дашрамд уртахад бас одоо шууд дамжуултыг үзэж байгаа түмэн олондоо хандаж хэлэхэд за улсын хурлын гишүүн Цэвэг Дөржийн Туван Далайн Батбаяр миний бие бас сүүлийн одоо 20 гаруй хоног бас Төв аймаг Дархан Сэлэнгийн бүс нутгуудаа ажиллаж байгаа. За өнөөдөр ер нь ингээд одоо өндөрлөх гэж байгаа. Учир нь манай энэ Төв аймаг Сэлэнг Дарханы бүс нутаг бас цасцуудын байдалтай, зарим газраа зодорхуу, цасан бүрхөвч ихтэй ийм үйл болж байгаа. За ингээд бид бүхний зүгээс бас тойргоо сонгогдсон гишүүдийн зүгээс аймгийн болон улсын онцгой комисстай хамтран ажиллаж за нэлээд одоо олон сумдуудаар явж ажилласан. За манайх 48 сум 181 багтаа учраас бас бүх суманд хурц очиж үнэхээр одоо амтсангүй. Гэхдээ бас одоо цагийн байдал хүндэрсэн сумдуудаараа очиж нэлээд ажилласан байгаа. За ингээд сүүлийн одоо 11 хоногийн хугацаанд бас Монгол улсын аварга цолтнуудыг одоо цолыг нь медалийг нь одоо өгөхөөр бид бас одоо сүүлийн 11 хоногийн хугацаанд бас ажиллаа. Энэ зураа бас одоо цасцуудын байгаа нөхцөлтэй байгаа газрууд дээр ч гэсэн ажиллаа. 2 дугаар сарын 5-ны өдөр бас одоо маш хоёр даргын урилгаар Монгол Улсын ерөнхий сайд энэ одоо Төв аймгийн Эрдэнэ цанц суманд ирж ажилласан. Төв аймгийн 3 суманд ажиллахдаа бас тодорхой асуудлуудыг тойргийн гишүүдийн хүсэлтээр шийдэхээр болсон байгаамаа. За энэ дашрамд бас өнөөдөр одоо бид Эрдэнэ цанц сумандаа дахиад нэг алтан төлгийн эзнийг гардуулна. Тэгээд ер нь бол монголчууд маань намны бэлгээс аштын бэлэг гэж хэлдэг. Хөдөлмөрч сон олон маань маш их бэлдсэн байна. Өвлийг одоо өнтөөд авахд маш их хичээж ажилласан байна. Тэгээд тал талаасаа хичээсний үндсэн дээр ямар ч сан ингээд сар шинийн баяртайгаа золгож байна. Ингээд лайва төр өндөрлүүлье. Ингээд та бүхнийхээ өмнөөс бас Монгол улсын одоо чимэг болсон Монгол улсын соёл дархлааны нэгэн сайхан нандин эрхэм мэрэгжил болсон малчин мэрэгжлийг одоо өвлөж явж байгаа хүмүүстээ амжилт хүсье. Ингээд лайва өндөрлөхөөс өмнөөс таван дарга олон нийтэд хандаж бас тойрогт ажилласан тухай сэтгэлээ хэлэх байхаа гэж бодож байна. За тэгээд бас өвлийн сар шовторч байна. Монголчууд өвлийг өнтөөд авлаа гэдэг одоо 9-9-өд аваад хаврын өрн цагтаагаа зологдог. Энэ өдөр маань одоо нөгөөдөрхөн болох гэж байна. Бид бүхэн өнөөдөр бас сар шинийн барилдааны эхний хоёрын даваагаа үзээ сууж байгаа Эрдэнэ санчуудаа бас шагналыг нь гардуулж өглөө. Тэгээ сайхан байна. За тэгээд ирж байгаа гал морин жил бол бидний хувьд ээлээ өгсөн, өгөөж буйнаа хайрлсан монголчуудад эерэг өсрөнгүү өөрчлөлтийг гаргасан жил байхын ерөөлийг дэвшүүлье. Тэгээд энэ дашрамд Төвийн бус тэр дундаа Төв аймаг, Сэлэнг аймаг, Дархан аймгийнхаа ард иргэдэд сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж та бүхэн минь илгээрээ инх хамглан төрлөөрөө төвшин сайхан битүүл сайхан шиндэрээ. За манай төмөрхүү цэдэнбэл нарын маань гал голомтоос манай сантчууд маань Эрдэнэ сантчууд маань Монгол төмөндөө сайхан сар шиндээ сайхан шиндэрээ хамтдаа хураалъя.
албан ёсны хэсэг хөвгөр өндөрлөж байна.